Уншаад ойлгодог энэ чадварыг ер нь ямар нэгэн байдлаар сайжруулах хэрэгтэй байна гэд тэгэд энэ ярилцлаганд өмнө цоомоо орохдоо юу гэж хэлж ирсэн бэ гэхээр 3-аас 18 нас хүртэл мянган ширхэг ном уншдаг ийм схем олон улсад байна. Хэд хэдэн оронд байна. Тэгээд лист гаргадсан юм байна. 3 настайдаа энэ номыг ингэж уншина, 18 хүрэхдээ энэ номыг уншнаач гэдэг юм уу. Ингээд ийм номнууд санал болгож байгаа гэдээ ярьсан. Тэгээ би ойлгохдоо өнөөдөр золоовол энэ прожектод хамрагдаж байгаа ээж. Тийм. Тэгэхээр энэ Monster 52 гэдэг энэ төслийг анх мэдээллийг яаж авсан? Тэгээд хамрагдаад хэрвдэж байгаа ямар үр дүн гарч байгаа ч гэдэг юм уу тий. Яг энэ Monster 52 гэдэг хөтөлбөр эхлэхээс өмнө яг хүүхдээ номонд дуртай болгосон гэх юм уу. Одоо манай хүү чинь 3 нас гарантай. Одоо 2 сарын 28 4 хүрэхгүй арай болоогоо. Тэгээд яг Никко Кицээс номнууд аваад зөвлөгөө аваад яг юм бага насны хүүхдүүдэд ямар төрлийн ном зүгээр вэ? Ингмээрэн, тэмээрэн ингээд тэгээд дөнгөт 0-3 хүртэлх насны хүүхдэд энэ номнууд зүгээр бэби бүкнүүдээс санал болгоод тэгээд бүр ингээд юм ярих нь ойлгох нь байтугай тэр хүүд ярьж эхлэхгүй байхад нь яг номыг танилцуулсан байхгүй. Тэнгүүд манай хүүхд одоо нөгөө нэг дүрийг ингээд дөөрэж ингээд хөдөлдөг ингээд энэ юм байна гэдэг тэнгүүд ингээд яг характер нь ингээд дөөрөөгаад хөдлөө. Гэхдээ тэрийг ярьж одоо илэрхийлж чадахгүй. Тэгээд явсаар агаад өөрөө номд амьд дуртай болсон. Одоо ингээд орой болгоно надаа ээж би 5 ном уншина. Тэгэд би ингээд хаяа жоохон ядарсан байгаа шүү дээ. Ингээд юу ном уншина та баран ингээд дэрэн дээрээ толгой тавиал ингээд унтаад бэлэн байхад яг одоо тэр дадлын ингээд суулгацсан болохоор за чи унших номоо сонгоод ир гээд одоо яг хөөрхөн юм за нэг 30 40 ном бол байгаа ингээд номын сантай. Тэгээд тэндээс ингээ өөрөө өнөөдөр орой унших номнуудаа ингэж надад суулж авч өгөөд тэгээд би тэр ингээ номоо уншдаг байхгүй. Тэгээд номоо уншсныхаа дараа за ямар вэ? Чи одоо надад ярьж өг гэд ингэж яриулдаг. Тэгээд энийг юунаас сурсан бэ гэхээр яг одоо энэ хэрэгжиж эхлэх байгаа Monster 52 гэдэг хөтөлбөрөөс би одоо уншаад өгсөн. Одоо яг энэ номыг уншиж байхдаа юу ярилцвал хүүхэд илүү одоо тэрэнд илүү сонирхолтой яг юунд анхаарлын төвлөрүүлэх үү гэдэг гарын авлага байгаа. Жишээ нь нөгөө нэг мангасууд ч гэсэн мэдрэмж би гэдэг ном байхгүй. Тэнгүүд би чи мангаснаас айдаг уу? Хэрвээ мангас ямар бол чи яах вэ гэдэг тэрийг яриулаа. Тэнгүүтээ тэр мангасуудын талаар уншиж өгчөөд одоо мангасууд ч гэсэн айдаг надад тэрвэрлэлт хэрэгтэй юм. Мангасууд тэрвэрлэх үү гэд асуунгууд yes мами би мангасыг тэрвэрий би чадна гэдэг байхгүй. Тэнгүүд за ингээд өөр ялгаатай байдлыг ч гэсэн хүүхэд номоор дамжуулаад ойлгочихж байгаа болохоор яг насанд нь тохирсон ном нь яг одоо яг энэ муу юм байна да гэж бас бодогдоод байдаг шүү дээ. 52 Monster 52 гэхээр би 52 ном нэг жилд танад өгөх юм байна гэж ингэж ойлгосон шүү дээ. Номоо яад очиод авчтай юм уу? Яг нөө хүргэлтээр сар болгон одоо тухайн өөрийнх нь нас нь одоо ингээл чинь жилд ингээл багаар өсөөл явж байгаа. Тэрэнд нь тохируулаад сар болгон хүргэлтээр ирж байгаа. Тэгээд яг тэр ирсэн ном нь өөрөө гарын аргалгатайгаа ирж байгаа. Өмнө нь гэх юм бол яг ном авахтаа ингээ гайхдагсан яг алийг авах гэл өөрөө ингээл уншаал ил харж байгаа л хүнээс нь асуугаал одоо манай хүүхд ингээ эдэн настай авахгүй юу? Яг энийг би инкүү эсвэл өөр санал болгох ном байна уу гэд одоо номын баяр болгоноор очиж номоо цуглуулдаг байсан чинь одоо энэ дээр илүү бас нэг талаараа миний цагийг хэмнэж өгч байгаа. Зарим ээжүүд хөгжим сонгодог төгөлдөр ураар хичээллүүлээч гэдэг юм уу. Айгүй их сайн симфон сонсгодог байсан ч гэдэг юм уу. Ингээл ээж болгоны хийж байгаа сонголт ондоо. Тэгэхээр зоологийн хүүхдээ ном гэдэг энэ сонголт ер нь яагаад анх хэлсэн? Эсвэл чи өөрөө тийм дуртай байсан юм уу? Эсвэл хин нэгэн ном илүү ач холбогдолтой шүү гэдгийг магадгүй нөгөө анх ээж болоход чи хэлсэн юм уу? Яг анх юунаас эхэлсэн гэдгийг сайн мэдэхгүй. Ямар ч байсан өөрөө номонд дуртай. Гэхдээ бүр нэг амар юм сайн уншигч гэж бол хэлж чадахгүй. Гэхдээ номонд дуртай, ном унших дуртай. Тэгээд ер нь бол номноос хүн төрөл бүрийн мэдээллийг авах боломжтой. Ядчил мэдээлэл авдаг юм а гэхэд тэр хүн уншиж сураад дээрэс нь өөрийгөө илэрхийлээд сурна, үгийн баялагийг сайжруулах гэх мэт ер нь ингээд суур бүх одоо мэдээлэл нь номноос авах боломжтой болоо гэж боддог байхгүй. Тэгээд дээрэс нь бас одоо хүний сэтгэхүй хөгжим, төсөөлөн бодох чадвар хөгжим гэх мэтчлэн ээжүүдэд юу хэлэх вэ төгсгөлт нь? Одоо ээжүүд ингэдэг штэ. Танай хүүхд яаж ном дуртай болсон юм? Манайх юурөөсөн уншихгүй байна гэх. Тэнгүүд би ялангуяа найзуудаас асуудаг байхгүй. Чи өөрөө ном уншиж байгаа юм уу? Хажууд нь чи ном уншиж харагдсан юм уу? Чи ингээд хүүхдтэй ном аваад өгчөөд та унш гэж хажууд нь уцаа оролтоо суугаад байгаа юм шүү. Гэт тэгэнгүүт нэрээ тийм болов гэд. Би болохоор яг
одоо миний хүсэл юу вэ гэхээр би намаа уншиж хахад манай хот миний хажууд намаа уншмаар байгаа хгүй те бас нь арай болоог байгаа. Тэгээд яг би ингээд магадгүй нэг хит удаа ном уншаад тэр хүүхдийн нүдэнд харагдчихгонгод ингээд бас уншдээ ингээд бариад суух хэрэгтэй юм уу юм байна гэдгийг баг багаар ингээд харуулаад тэгээд орой хаяа тэр чинь жоохон бахта бүр юус ингээд ном ингээд урд нь бариад битэр хэвтэнгээ ингээд намаа уншдаг байхгүй. Тэнгүүд хэсэг ингээд харж байгаа бол ерөөсөө ингээд анзаарахгүй хит хэдэн ер нь бол удаа тавтамжтай би яг яаж ийж тэгээд дуртай ном болсон байхгүй. Манай хөхөд одоо Нёко гэсэн ном л та Жожогийн театр гэдэг номонд айгүй дуртай. Би яагаад дуртай гэдгийг сайн мэдэхгүй зүгээр тэр өнгө дүрслэл тэр дүрийн зураглалт байна уу гэж бодсон нэг юм солонгон өнгөтэй юм өслөг юм одоо баатар гарч ирдэг байхгүй. Тэр нь өөрийгөө нар гэж нэрлэлсэн. Тэгээд магадгүй Жожогийн төсөөллийн найз ч юм уу те. Тэгмүүд тэр нь ингээ гой харагдаад өнгөнд нь болоод ташгаан. Тэгэл яг ингээл үйл явдал дээр гарангуут ингээд янз янзын амьтанд хувраал тэгэл тэр амьттай өөрөө дүрсэлт надад үзүүлээд амьттай дуурдаг гэсэн бохоггүй. Энэ амьтаа ингэж дуурдаг, энэ ингэдэг. Тэгээд тэр номноос хойш ер нь номонд айгүй анхаарч уншдаг болсон. Тэгэхээр яг өөрийнх нь анхаарал татах номыг нэгдүгээрт олох хэрэгтэй юм шиг байна. Тэгээ яг энэ сонголтонд бол нь одоо бүр ингээ бэлэн меню биднэрт санал болгож шүү дээ. Танаа хүүхэд тэдэн настай учраас энэ ном яг таарна гэдгийг ингээ Monster 52 гэдэг энэ прожект санал болгож байгаа учраас одоо бол ээж аваадад илүү хялбар хургуулад авчих нь байна. Номны сонголт нь цаанаасаа бэлэн. Яаж ном сонгох гэж талхаа гаргахгүй. Одоо яаж гэдэг маш олон асуултанд хариулт олсон байх гэж бодож байна. Тэгээд бүх ээжүүдэд Нёко хийсэн энэ нөгөө нэг жил болгон унших 52 ном 52-ыг уншаал яваад хахад 18 хүрэхдээ 780 ном уншсан байх. Энэ төслийг бас санал болгож байна. Сонирхоод үзье. Баярлалаа.